За гоё утастай болсон. iPhone 16 Pro Max. Энэ утсаараа зөндөө гоё бичлэг гэж зураг авна да. Нэр нь одоо утаснаас өөр нэмэлт юм байхгүй юм байна шүү дээ. Юу вэ? Vivo Монгол юу вэ? Нэг гоё юм харагдаад байсан минимал загвартай. Сайт руу ороод үзье. Кейс хэрэгтэй, наалт хэрэгтэй, гоё хөл, кабель. Вау. За надад таалагдах юм энд байгаа юм байна да. Ямар ч очиж үзье. За ингээ би Michelle Expo-гийн хажууд байдаг Little Venice гэсэн цоочны худалдааны төвийн нэг давхарт алюминий хайс дэлгүүр дээр хүрэлцэн ирсэн байна. Алюминий хайс дэлгүүр маань Хонконгийн за сүүлийн жилүүдэд маш олон шинэ технологиг, олон шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргаж байгаа Vivo брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. За тэгээ хэлсэнчлэн өнөөдөр би өөрийнхөө iPhone утсыг маш гоё аксессуаруудаар яг өөрийнхөө контент бүтээх, видео хийх, за өдөр тутамдаа хэрэглэхэд маш эвтэйхэн болгохын тулд сайжруулна. За мэдээж утсыг хэрэглэж байгаа, дагалдаж ирж байгаа power bank, кабель, бусад нэмэлт хэрэгслүүд хадгалж нэг доор бас organize хийхэд чинь хамгийн түрүүнд би та бүхэнд санал болгож байгаа нь болохоор за Vivo брендийн бас юм цоврал цүнхний брэнд бол Warriors-ийн за юм tech pouch байна. Олон хүмүүс хэрэглэдэг технологи дуртай, за өдөр тутамдаа бас имийг маш зохион байгуулалттайгаар органайз хийж авч явдаг хүмүүстэй их тус болдог бүтээгдэхүүн байгаа. Юу гэхээр яг таны туслах аксессуар, туслах хэрэгслүүдэд ингээ хадгалдаг, авч явдаг. Монголчлол одоо эрэгтэй хүний кочлог юм уу да. За эрэгтэй хүн юу авч явдаг, юу хэрэглэдэг бүгдийг нэг доор ингээ tech pouch-нд их боломжтой. Энэ tech pouch нь за энэ хүү цугандаа би яг өнөөдөр танилцуулах гэж байгаа бүтээгдэхүүнүүдээ хийгээд аваа явахад яг болох юм байна. За тэгээд хамгийн эхлээд утасны хамгаалалт бол мэдээж зайлшгүй кейс хэрэгтэй. Vivo брэнд манаас iPhone утасны маш олон төрлийн кейсүүдийг үйлдвэрлэдэг. За тийм дундаа бас брендийн хамгийн гол онцлог нь болохоор минимал загвартай. За өнөөдөр та бүхэнд танилцуулах гэж байгаа Aramid Air гэсэн би кейсийг бас сонголоо. За энэ хүү кейсийг би яг одоо өөрийнхөө утсандаа хэрэглээд за өдөр тутамдаа хэрэглэхэд ямар байхыг та бүхэнд сонирхолъё. За хэлбэр дизайн хийсэн хувьд гэх юм бол ийм маш гоё, маш өнгөө. За карбоны оруулгатай, дээрэс нь яг энэ камерны линзний хажуугуудаа энэ стендтэй байгаа. За ийм кейс байна. Max-ийг дэмждэг. За ингээд бүгд хамт утсандаа хийгээд үзье. За утас юм байна. Кейсэн дээр хийлээ. Вау. За маш гоё. Утас маань ийм гоё болчлоо. Хурууны хийг ардгүй материалтай, дээрээс нь бүх төрлийн бас хамгаалтуудыг өгнө. Хамгийн гол нь яг энэ iPhone дээр гарсан шинэ бас action button, camera button-ыг хэрэглэхэд ямар ч саад болохгүй эвтэйхэн юм байна. За бусад төрлийн кейсүүд яг нэг камерны товчлуурыг хэрэглэхэд бас хуруу орохгүй саад болдог зүйлүүд тохиолдож байсан. За тэгээд ийм гоё үзэмжтэй, дээрээс нь бас хамгаалттай боллоо. Vivo брендийн Carbon Aramid Air гэсэн загвар байна. За ингээд бас утсаа стенд болгоод ингээд ашиглаж боломжтой. За юм байна. За тэгээд дээрэс нь яг ингээд утсаа авч явахдаа мэдээж та бүх өдөр тутамдаа хэрэглэдэг өөрсдийнхээ бичиг баримтуудыг авч явахад түрүүч хэрэгтэй болдог. За түрүүчийн хувьд хүмүүс сүүлийн жилүүдэд хүмүүс бэлэн мөнгө авч явахаа болцсон. За 3-4 төрлийн карт байхад л хангалттай байдаг. За тэгвэл Vivo брендийн бас энэ утасны түрүүч байна. За Max-ийг дэмждэг. За ингээ дотроо 3 карт орох боломжтой. Маш нэмэгхэн минимал загвартай. За ингээд ерөөдөө миний өдөр тутмын хэрэгэлдэг бүх зүйл ингээд нэг дор. Харилцаа холбоо, интернет, мөнгөний асуудал ингээд бүгд нэг дор бичиг баримтын асуудал шийдэгдэж байна. За харахад бас ийм үзэмжтэй, ийм хийцтэй байна. За тэгээд мэдээж утас маань кейстэй болцсон, түрүүчтэй болцсон. За өдөр тутам ялангуяа энэ iPhone 16 Pro Max утсыг би бол бичлэг зурганд маш их ашигладаг. За сайн чанартайгаар, өндөр нөхцөлтөйгээр бичлэг зураг авах явцад бол камерны батарей нэлээд бас ундаг байгаа. Гэхдээ энэ iPhone-ийн сүүлийн загварууд бол маш сайжирсан. Тэгсэн хэдий ч гэсэн яг орой болоход бас ерөөдөө тодорхой хэмжээнд бас батарей маань дууссан байх шинжтэй байдаг. Тэгвэл та бүхэндээ би яг өөрийн зүгээс онцолж байгаа энэ Vivo брендийн бас маш гоё минимал цэвэрхэн
За хамгийн гол нь авч явахад эвтэйхэн хөнгөн нэгэн power bank-ийг танилцуулъя. Энэ бол Ultra Thin power bank гэдэг байна. За 5000 mAh багтаамжтай. За тэгээд хамгийн гол надад таалагдж байгаа зүйл нь гэх юм бол энэ брендийн энэ хэрэгжилж байгаа аксессуаруудын хийц дизайн байгаа. За маш гоё. Энэ Tech Wipe-тай. За ийм нэмэгэн Type-C-гэр цэнгэлдэг. За одоо ингээд бүгд хамтаа утсандаа хийж үзье. MagSafe гэдэг цэнгэлж байна. За энэ гоё power bank. Утсаа хэрэгжилж байгаа явц ч гэсэн гаранд нэг саад болохгүй. За ингээд маш сайн батарейтай болсон учраас хүссэн хэмжээгээр зураг бичлэг хийхэд тохиромжтой болж байна. За дизайн дэвж гэсэн та бүхэн харж байгаа ийм нэмэгэн. За энэ power bank байна. За энэ power bank-ийг би сонгож байгаа. Утасны кабель байгаа. За тэгээд сүүлийн утаснууд маань бас маш өндөр нэвтрэлттэйгээр, өндөр хүчин чадалтайгаар бас цэнгэлийг шаарддаг байгаа. Хамгийн гол нь оригинал сайн кабель утас цэнгэлэгчээр утсаа цэнгэлэх юм бол утасны батарейны насжилтанд маш сайн нөлөөтэй байдаг. Та бүхэн яг зааврын дагуу сайн кабелаар, сайн адаптераар за яг тухайн цэнгэлэх үйл явцын цаг хугацаанд нь хийх юм бол за ер нь батарейгаа маш удаан хугацаанд сайн чанараар нь хадгалах боломжтой. Vivo брендийн Concise гэсэн 100 ваттын Type-C to Type-C гэсэн цэнгэлэгч байна. За кабель нь. За тэгээд яг энэ кабелийн чанарын хувьд гэсэн яг энэ маш сайн уян материал дэвж гэсэн өндөр чанартай. За тэгээд 100 ваттаар цэнгэж байгаа учраас өдөр тутмын бас хэрэглээнд маш их тохиромжтой. Зөвхөн утас гэдэг бусад бүх Type-C-гээр холбох боломжтой бүх зүйлийг цэнгэлэх боломжтой. Одоо үргэлжлүүл нь яг утсаараа контент бүтээдэг, утсаараа контент хийхийг зорддог. Яг энэ утасны iPhone 16 Pro Max гэсэн утасны яг давуу талуудыг ашиглахаар энэ утсанд хөрөнгө оруулалтын судалтай авсан хүмүүс зориулсан. Таны бас яг энэ видео бүтээх үйл явцад нь тус нэмэр болох бүтээгдэхүүнүүд Vivo брэндээр байна. Та бүхэнд өнөөдөр би яг онцлог танилцуулах гэж байгаа. Эхнийх нь болохоор энэ стенд байна. За энэ стендийн хувьд яадаг вэ гэхээр та бүхэн ширээн дээрээ тогтоочно. За дээрэс нь зөвхөн утас гэлдэг пад таблет тогтоох боломжтой. За утасныхын давуу тал нь болохоор MagSafe дэмждэг. Та ямар нэгэн нэмэлт бас хоолдор дээр залгах шаардлагагүй шууд ингээд MagSafe дэмждэг утсаа ингээд залгах чинь. За тэгээд энэ маань төрөл бүрийн англиар төрөл бүрийн хэмжээнд хөдөлдөг байгаа. За дээрээс нь та бүхэн зүгээр стенд хэлбэр нь ашиглах боломжтой. Миний яг өнөөдөр ашиглах гэдэг гол зорилго болохоор би top down shot буюу нэмийг дээрээс нь бичих видео хийхдээ unbox хийхдээ ингэж ашиглая гэж бодсон. За тэгээд одоо ингээд хэмжээг нь тааруулчингууд хөдөлгөөн байхгүй бүх нөгөө эрг болтуудыг та бүхэн өөрсдөө чангалаад хүссэн хэмжээгээр тааруулах боломжтой байгаа. За утсаа онгойлгоч, камера онгойлгоч, MagSafe-ээр нь тавилаа. Видео хасаалаа. За ингээд unbox хийх маш гоё хөрхэн сетаптай болсон байна. Та бүхэн хүссэн хэмжээгээр хүссэн англиараа тааруулах боломжтой. За тэгээд яг нь материал дэвж гисэн металл маш сайн бүх чанартай санагдж байна. За хамгийн гол нь яг нь угсралт, суйрлуулалт, хэрэглэх үйл явц маань маш хэлбэрхэн ямар нэгэн саад болгох, ямар нэгэн зүйлийг нэмэлтээр залгах шаардлагагүй ингээ хийж байгаа болохоор хурдан хугацаанд видео хийх, хурдан хугацаанд контент бүтээгдэхүүн тань хэрэг болох болхоо. За энэ гоё portable хөдөлдөг 360 эргдэг бүх төрлийн англиар хөдөлдөг стенд байна. За дээрээс нь та бүхэндээ мэдээж классик selfie stand Vivo брендийн. За энэ дээшээ сундаг. За өөр дээр бас Bluetooth-ээр тохиргоо хийх боломжтой. Босоо хэвтэй загваруудаар бас видео хийх боломжтой энэ стенд байгаа. За энэ стенд маань нэлээд өндөр сун selfie stand болгоч болно. За тэгээд зөвхөн стендээр нь ашиглах боломжтой. За ийм загварын стенд бас бэлэн байна. За тэгээд өнөөдөр бас та бүхэнд онцлогч байгаа дараачийн бас нэг бүтээгдэхүүн болохоор neck hanging. За тэгээд сүүлийн жилүүдэд гэртээ хоолны видео хийдэг. За дээрээс нь unbox видео хийдэг. За ер нь тэгээд нөгөө action sport сонирхдог. Зөвхөн камера ашиглаад гараараа бас ингэ видео хийдэг хүмүүс зориулсан маш гоё бүтээгдэхүүн байна. Энэ болохоор хүзүүнээсээ зүүдэг
стенд гэсэн үг. За энэ стендийг зүүж хэрэглэснээр та бүхэн хоёр гарчин сул чөлөөтэй болоод за тэгээд тухайн гараараа та бүхэн хоол хийх юм уу бусад зүйлүүдийг хийх боломжтой болж байгаа. За таман гол нь та бүхэн яг хаанаас яаж бичих вэ гэдгээ эхлээд сайхан тааруулчихна. За тэгээд энэ бүх хоногуд маань чангал сулардаг байгаа. За тэгээд тааруулсны дараа Max Eber хуцаа ингээд тогтоочно. За тэгээд тоноглуудын чангалч. За ингээд камера асаалаа. Би яг ингээд өөрийнхөө гараар unbox хийж байгаа бичлэг хоёр гар маань сул чөлөөтэй үзүүнд маань утас маань тогтсон байна. За тэгээд яг ингээд өөрөө тухайн үзэгч маань өөрөө харж байгаа тийм өнцгийг бас гаргах боломжтой юм. Гоо шотыг хийх боломжтой. Neck hanging. За ийм гоё Vivo брендийн контент хийж байгаа, хоолны контент хийдэг, ревю хийдэг хүмүүс зориулсан бүтээгдэхүүн байна. Алюминий хайс дэлгүүр маань зөвхөн Vivo брэнд гэлтгүү. За сүүлийн жилүүдэд бас яг н контентын зах зээл, камер, гэрлийн зах зээл дээр технологиг гаргаж ирж, шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргаж ирж өсөлдөж байгаа Newer брэндийн Монголд аль биесийн нөлөөлөгчөөр ажилладаг юм байна. За тэгээ Newer брэндийн хувьд гэх юм бол бүх төрлийн камерны хөл, гэрэл, линз, нэмэлт аксессуар эдрийг бас үйлдвэрлэдэг байгаа. За тэгээд утсан зориулсан бас нэмэлт тоноглолуудаас маш их алдартай. За Newer брэндийн гоё төмөр хөл байна. За энэ хөлний хувьд гэх юм бол та зөвхөн бас утсан дээр ашиглахаас гадна өөрийнхөө mirrorless камерын дээр ашиглах боломжтой. За бүх төрлийн англиар яадаг хөдөлдөг. За дээрэс нь ball head буюу яг нь бөөрөнгө толгойтой. За тэгээд энэ яг камерны утсан зориулсан яг нь холдер нь бол маш их таалагдлаа. За дээрэс нь яг ингээд тааруулчин хөдлөн доошоо дээшээ болно. За тэгээд та бүхэн яг хэвтэй өнцгөр хийхээр бол хэвтэйгээр бас ингээд хийж болдгоороо давуу талтай. За материал хийцээ үуч гэсэн маш сайн чанартай. За энэ дээр нь бас хоожуу маунттай болохоор та бүхэн нэмэлт wireless микрофон болон гэрлэлд харуулах боломжтой. За мөн дагалдаад бас яг энгийн яг mirrorless камер тогтоох боломжтой юм бас суурь нэрсэн байна. За ингээд ерөөдөө контент хийхэд чинь хэрэгтэй бүх төрлийн нэмэлт power bank, cable, за олон төрлийн сонирхолтой хөл аксессуарууд алюминий хайс дэлгүүр дээр байна. За шинэхэн дэлгүүр нь болохоор Michel Expo-гийн хажууд Little Venice-ийн нэг давхарт нэгдсэн байгаа. Та бүхэн өөрсдөө ирээд сонирхоод үзээрэй. Утсаа маш гоё сайжруулж үзүүлээ. Дараа удахгүй яг энэ сайжруулсан утсаараа олон гоё шинэ контент, видео бичлэгүүдийг та бүхэндээ бүтээж хүргэнэ. Энэ бол Vivo брэнд байлаа.